За Монголын кикбокс дулаанаас хүртэл холбоо таны мэдхийн төлөв хамтран бэлтгэдэг Fighting спорт хөтөлбөрийн 184 дахь дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За энэ өдрийн дугаараар мэргэжлийн кикбоксын сонирхолтой Адармата дулаанууд үзэж та бүхэнд зориулсан бэлтгэлээ. Ингээд дулааны спорт сонирхтыг дэлгэцэнд ойртон суугай бүрье. Hey, he'll take K1 Max 2 if he can. Blue stage より長島ジェームズ一郎選手の入場です。 Okay, folks, get ready for this one. One of the most entertaining and downright weirdest entrances in the world of fight sports. Jianotsu Yuichiro Nagashima, the Otaku cosplay fighter. Bring on the maid's outfits, I say. Oh, this is what it's all about. There is no one else like him in all the world of fight sports. It is just amazing to watch. While all the fighters came to as I said, the overwhelming fan favorite to be here in the final 16. K1-ы тэмцээн бол одоо дэлхийд дээр болдог мэргэжлийн кикбоксчдын дунд зохиогддог тэмцээнд хамгийн нэр хүндтэй ийм тэмцээний нэг байгаа. Анх 1993 онд K1-ы тэмцээн эхэлсэн бол за үзэгч та бидний харж байгаа K1 Max-ын тэмцээн 2002 онд зохиогдсон төвхтэй. За энэ үзэгч та бүхний харж байгаа тэмцээн бол 2009 оны Max-ын одоо аврах шалралт ийм тэмцээнээс харагдаж байна. За Японы тамирчин Нагашима одоо дулааны ихэр рингэнд гарч ирсэн байна. За Нагашимаг бол бас нэг онцлог бие. Өөрийнхөө имиж, өөрийнхөө одоо стил гэдэг юм энийг бас өөрмөц одоо зүйлээр одоо бүрдүүлсэн байдаг. Үзэгч сая харлаа. Японы одоо нэгэн одоо уран зохиолын баатар болох эмэгтэйгээр одоо өөрийнхөө одоо дүрийг одоо загварыг бэлтгэж ингэж гарч ирдэг ийм онцлогтой тамирчин байгаа. За Нагашимаг өрсөлдөгч бол 2002 оны буюу одоо анхны одоо World Max ийм одоо дэлхийн аварга Голландын тамирчин Альберт Краус байгаа. За энэ дээр харагдаж байна. Краус бол 2002 онд төрүүлж одоо дэлхийн аварга хэмжээний эрхэм хүндэт цолыг бичсэн юм тамирчин. Well, if the estrogen levels were up when Nagashima made his way to centre in, now the testosterone levels here in Fukuoka have risen. The only man on the planet who can pull off an Eye of the Tiger entrance without looking like a tosser. Albert Kraus has been using the music for a long, long time. And why not? Every time he steps into centre ring, Kraus has the proverbial Eye of the Tiger. He has beaten Masato. He has beaten Buakau. And he is Nagashima. За Альберт Краус бол 1980 онд төрсэн Голландын тамирчин байгаа. За метр 76 см өдөр 70 кг хэмжээтэй. За нийт одоо рингэнд 79 тулалдаж 61 удаа ялт байгуулсан. За 2002 онд одоо World Max гэж энэ мэргэжлийн кикбоксчдын зохиогддог нэр хүнтэй тэмцээний авраг болж исэн тамирчин. За түүний өрсөлдөгч Нагашимагийн хувьд 1984 онд төрсэн
заахвал жуудогоор хичээлжсэн гэж байгаа Японд. Ингээд одоо улмаар одоо тулааны спортод орж одоо мэргэжлийн нэрийг тулдах болсон. За гэхдээ Нагашимагийн K1-ийн Максийн төрлөөс илүү MM буюу одоо Mix Multi Arts гэж одоо холимог тулааны төрөлдөж байгаа. Тэмээ тулдаг. Тэр төрөлдөө илүү одоо олон тулгын төвчтэй байна. За одоо Японд бол одоо юу гэдэг K1-ийн тамирчдын фэн клуб гэж байдаг. Тэр хөгжөөнд дэмждэг олон зуун мянган одоо юм байна. За тэдний фэнүүдийн саналаар одоо энэ тэмцээний тулааны одоо өрсөлдөлтөд тодруулж идэг байгаа. Ер нь бусад төрлүүд бол суглаагаар ч юм уу тийм ээ одоо техникийн зөвлөлийн шийдийн санаачлал тамирчдыг хоорондоо K1-ийн тамирчдын хооронд нь одоо толдог тамирчдын фэнүүдийн саналаар as the Dutch fighter. Good shot to the left from Nagashima. Тэгээд одоо фэнүүд нь одоо цагаан хэлбэрээр одоо K1-ийн He's a serious fighter. I mean, he can take a punch, he can deliver a punch. Энэ бол одоо шилдэг 16 тамирч. Одоо K1-ийн 10 зүйл шилдэж байгаа. 16 ингээс 2-2 тасалж байгаа. Сондгоод одоо сар болгон цорол болгон зохиогдсон. Тэгээ энэ бол 2009 оны одоо шилдэг 16-гийн ийм талаа. За ерөөсөө гараал эхний үед бол Голландын нэмэрч Альберт Краус удаа дараагийн удаа хүчтэй давталгаагаар өрсөлдөгч Японы тамирчин Нагашимаг тоглолтын 1-р үед техникийн ил дамгаа байдлаар ялсан байгаа. За энэ үзэгч та бүхэн харж байна. Краус бол 2002 оны аврах төдийгүй бас ялж ялагдаж явсан. Тэр тэгэл 2004 онд одоо Монголын тамирчин Наран Тонголыг бас нэмэлт одоо үед оноогоор хожиж шалгарч ирсэн энэ тамирчин. Ер нь Альберт Краус энэ K1-ийн тамирчин дотор хамгийн олон тоглолтсон гэж хэлж болох юм тамирчин байдаг. Нийт 71 удаа мэргэжлийн иргэнгийн дотор 79 удаа тоглолтож байгаа. 61 удаа ялсан байдаг. За Нагашимагийн хувьд бас их Японд бол нэр хүндтэй ийм одоо тамирчин. Гэвч одоо үнэхээр Альберт Краусын одоо эсрэг сонирхолтой ч гэдэг үзэлтэй тулаа үзүүлж чадсан. За энэ дээр харагдаж байна. Ерөөсөө тулааны 1-р үедээ Альберт Краус урд гарын хажуугийн цохилт одоо оновчтой болсноор Нагашима одоо хүнд байдалд орж аргагүй одоо тэгж тэр одоо хүн цохилт авч унжин зан дээр харагдаж байна. Урд гарын хажуугийн цохилтанд яг таарсан. Ер нь хамгийн хүнийг одоо хүнд байдалд оруулдаг, хүний тэнцвэрийг алдагдуулдаг энэ цэг бол яг эрүүний хэсэг байгаа шүү дээ. Яг Альберт Краус бол одоо юу гэдэг мэргэжлийн гэдэг юм уу? Тэр онцлогийг харуулж байгаа оновчтой одоо давталгаа хийснээр Японы тамирчин 1-р үед бол хүнд байдал оруулж одоо энийг бол одоо мэргэжлийн хэлээр техникийн ил дамгаа байдлаар ялт байгуулсан гэж одоо хэлдэг байгаа. За ингээ одоо шилдэг 8-д Альберт Краус үлдэхийн боломжтой боллоо. За Нагашимагийн хувьд бол энд ялагдсанаар цаашид одоо тулаан K1-д толдох ийм боломж автлаа гэсэн. За тэгвэл түрүүн би хэлсэн K1-ийн тэмцээн бол цуврал болж байгаа. Хэдий яг энэ 16 шалгаруулалт тэмцээнд ороод ялагдсан ч гэсэн хэрвээ одоо фэнүүдийн It is K1 versus